ОМД эрхэлсэн 2 сарын дараа аав ээж хүү 3 буцаад Америк руу явж байна. Америк руу явах замдаа Японоор 2 өдөр 1 шөнийн аялал хийн. Миний хүү одоо энд Чимдана түр явж байна. Чимдана түрх тасгалаа явахаас нэглээ өмнө хийж эхэлсэн. Гэхдээ яг Японд бол өөр газруудад бол Чимдана ингэж түрээгүй, өөрөө дандаа бариулсан. За ингээ Японд буулаа. Японд буугаад метроны буудлаар анх удаа орж үзсэн. Амар их хүнтэй юм блэ. Тэгээд бас ийм галт тэргэнд асууж үзлээ. Яг bullet train дараа нь сууж үзээж очоо тэр нь бүр амар хурд явдаг гэсэн. Энэ галт тэрэг бол айгуу дайжгүй тогтой. Тэрнхүү байсан. Тэгээд бас Токиогийн хажуугаар ерөнхийдөө Токио орчим газар явж байгаа учраас барилга байшин, тиймэрхүү гүүр мөр иймэрхүү ихтэй байсан. Тэгээд ингэж явсаар агаад буудалтаа очсон. Буудал нь айгүй гоё цэвэрхэн байсан. Буудал бол үнхээр гоёс. Айгүй жижигхэн өрөө авсан л та. Гэхдээ бүх юм цэвэрхэн. Гэт ямар ч асуудалгүй буудал буухаас ингээд санаа зовох юм байхгүй. Тийм байсан. Япон айгүй халуун байсан яг энэ үедээ. 8 сарын сүүл үе гэсэн. Тэгээд айгүй халуун юм бэл. Яа. Тэгээд нөгөө нүрээ буутсан охтууд хүн болгон ингээд жижигхэн сенс барьсан. Би тэрийг гайхдаг бас аахгүй Америкт байхдаа Азууд тэгээд идэв. Гэсэн чинь ерөөсөө тэхээс аргагүй юм байна. Токиогийн хамгийн гоё газруудын нэг team lab-д очсон. Тэгээд энэ бол яг magical үлгэрийн орчинд орсон юм шиг. Тийм гоё байсан. Тэгээд энийг бол нэр үнээр ярих юм байхгүй. Үнээр бүтээлч тийм гоё санагдсан. Тэгэхээр энэ бол заавал очих хэрэгтэй газар байлаа шүү. Бүрхээр дуурайд шүү дээ.
гарч байгаа юм байна шүү дээ. Хөөх юм бэ. Тийм байна. За тэгээ маргааш өглөө нь бид нэр Токио хотын бас нэг үзэсгэлэнтэй газар Токио Тавер руу очсон. Таны байга зургуудаа устгаач тийм болохоор Instagram-аас аваад авчлаа. Токио Таврын доор жижигхэн кафе. Миний багш маань авах жоохоо. Наач арай ашиг. Юу энэ тэр доор миний юу? Тэр юу вэ? Ингэдэй. Амар өндөр дээр гараад ирвэ те. Тэр вэ? Тэр юу мэддэг юм шиг заагаад байна. Тэр. Чир. За тэгээд Токио Таврын хамгийн дээдлийн дэхэн дээр бол гараагүй. Дээдл ихтэй дэшээ гарч гарна байшингуудын дээвэр харагддаг гэсэн. Тийм болохоор дэшээ гараагүй. Харин мейн дэк дээр нь гарсан. Тэгээд мейн дэкэнд хойроод ингээд зөндөө болоо шилэн байна. Энэ манай хүн хүмүүстэй мэдлэл явж байна. За тэгээд тал талаас нь Токио хотын харагдаж байгаа байдал зургийг бас авсан байна. Дараа нь Shibuya Station орсон. За Shibuya Station бол хамгийн том crossing. Тэгээ Hachiko нохооны хажууд бас 6 улсмаа. Тэгээд энэ бол Токиогоос шөнө нислэгтэй суугаад гарч байгаа байдал. Бай Токио.